Хадаад төлөв муу улсуудад яна хятад өмнөгийн ертнөөсөө уламжилж ирсэн хадаад төлөвийг сайжруулдаг нэг арга хуваалцъя. Тэгвэл хадаад төлөв муу улсууд бол ямар шиг илрэл гарна. Эдний туршлал муудна. Хадаад гэсэн дүүрж төлж өвдөн унтахтай яна шүлсөө гоожуулна. Орго хургус хатах юм уу? Эсвэл ургууж хөрвөөд яна унтаж сайн унтахгүй. Тэгвэл яна уруулам хатах юм уу? Амнаас муухай үнэр гарах юм уу? Нүур ам яна өнгө алдаж шарлах юм уу? Эсвэл яна уур уцаар ихтэй иймэрхүү олон одоо байдал илэрлдэг. Тэгвэл хятад өмнөдөр үлэндээ хадаад төлөвийг яаж сайвуулдаг? Манайсын иддэг пингво байдаг та. Пингво гэнэ хадны шанжа, улаан чав, эсвэл яна жүзний хэс өдгөр дөрвөн зүйлийг чанаад сүмсийг уулгадаг. Тэгвэл пингво гүл яна Уйшмсус си уулгадаг чинь тэхүүлээс яна үтлэхий сэргээлэх элемент уулгадаг жига. Улаан чав дотор бол одоо төмөр гэнэ, гай гэнэ олон зүйлийн шимт хэжээлийн бичил элемент уулгадаг чинь. Тийм болохоорс яна цус доторхыг сэргээлж чаддаг. Тэгвэл жүзний хэлсэн нь шидэ утаж бөөлжс хөрхийн намдаа бас цэрийг хавхлах байдагтэй. Тийм болохоор эдний туршлал муу эсвэл яна ханиалга цэр мөр ихтэй үсэдээс жүзний хэлсээс их үлдэл гардаг. Тэхүүлээс дөр нь яна шанжа гэдэс дүүрж одоо төлж өвтхийн намдаах үлдэлтэй. Тиймээс хятад өмнөд бол ертнөөсөө одоо уламжилж ирсэн хадаад төлөвгөөс савлах арга бол одоо өн дөрвөн зүйлийг чанаад сүмсийг уулгадаг байна. Тэгэхээр манасаас хүүгэдтэй шидэ өдөр одоо ланканд нь бослсон ус хийж өгөөд явуулдаг штэ. Тэгэхээр олонхын усудаас яна зүгөөрхөн бослсон хар усыг хийгээд явуулчихдаг. Тэрний оронд яна хүүгэдтэй өн дөрвөн зүйлийг чанаад сүмсийг хийгээд өгөөд явуул хүүгэд чинь шидэ аянда хадаад төлөвийн сайн болно. Эдний дуршлал нөмөгдөн тэгэхээр уур уцаар нь баг болно. Буянаас яна шимтгижэл нөхөчгөн өргөдөөс өсөлтөд нь хүртэл сайн байдаг. Тэгээд хэрвээ одоо энэ дөрвөн зүйлийг яна бүлээн юм аваад хийе гэж бодоод шарт хэрэг дотор яг ийм бүлээн юм байна. Тэгээд нэг жоохон уутти өртөрт яна юм усны лампын дотор нэгийг хийгээд дөрөөс нь бусалсан усаа хийгээд өгөөд явуулсаар болчихно. Тэгээд ах санаатын усаа шарт хэрэг дараа даваарэ.